За арчил гэж юу вэ гэдгээс эхлэх хэрэгтэй. Тэгээ арчил бол ерөөсөө хамтран амьдрах ухаан. За анх онлайн яриад парламенттай холбогдуулаад төлөөлөлтөй холбогдуулаад гэдэг бол хамгийн энгийн ойлголтоор бол арчил бол ерөөсөө хамтран амьдрах ухаан. Бид хоёр хамтран амьдрахад ямар дөрмөр байх вэ? Монгол улсын хэмжээнд ийм нутаг дэвсгэрийн дотор 3 сая улсууд хамтран амьдрахад яах вэ гэдэг анхных нь гэрээ үндсэн хуулийн дээр ууж байгаа. Тэгэхээр тэр үндсэн хуулинд бол тэр 3 сая хүний тэр тухайн улс орны газар дэвсгэр дээр байгаа анхдагч гэрээ. Тэгэхээр хамгийн энгийнээр бодоход бол арчил бол хамтран амьдрах ухаан. Тэгэхээр энд бол Европ, Аз, Монгол гэсэн тийм ойлголт байхгүй. Мушгин гуйлагдсан. 90 онд ч бид нар 70 жил Оросын засаг захиргааны нэг хэлбэрээр явж исэн. 62 онд нэгдсэн үндэсний байгууллагад гишүүнээр орсон ч гэсэн яг түүнтэй адилхан Украин, Беларусь бол нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн шүү дээ. Оросын бүрэлдэхүүн хэсэг хэрнэ. Тийм учраас Кремль болон Зөвлөлт улсын засаг захиргаанд бол тусгаар тогтносон улс маягаар нэгдсэн үндэсний байгууллагад бас нэг саналын дуу хоолойтой улс хэрэгтэй байсан учраас бид тэр нь болсон. Тэгэхээр тусгаар тогтно гэж Монголд бас байсангүй. За 90 онд бол арчлын чиглэлийг орох байсан боловч 70 жил тоглоомын засгийн газраар явж исэн улс орн тийм амархан болохгүй. За 90 онд Кремлээс тагнуулын тусгай групп орж ирсэн. Хувьсгалт намыг аврах операц бий болгосон. Зөвшөлтсөн гэдгээр хуйлдаан болсон. Одоо тэр нь одоо хүрнэ явж байгаа. За хэдий тийм боловч энэ хөдөлгөөн өрнөлийг олон улсын давсан дээр томьёолохдоо арчлын чиг хандлагыг авсан хөдөлгөөн гэж явдаг. За ингэхээр бид нар олон улсын ялангуяа мөнгө санхүүгийн зээлийн ертөнцид бол бид шилжилтийн үеинд явж байгаа. Бид өөрсдөө арчил гэж нэрлэдэг байгаа боловч яг арчилсан тогтолцоонд хараахан ороогүй. За гэхдээ их сайхан бас мэдээ би нийт нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөмжөөс бид бол дийлэнхийн биелүүлсэн юм. За эрхчлөө гэдэг бол гайхалтай томьёолол. Эрхчлөө манай үндсэн хуулийн дээр заасан би эрхчлөө гэдэг томьёолын ачаар бид 91 оноос эхлээд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас зээл авч, тусалцаа авч олон улсын хөтөлбөр бий болж байгаа. Эдүүгээ Монгол улсад 360 мянган олон улсын хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Эрхчлөө гэдэг нь бол юугаар эхэлэх вэ? Боловсролын эрхчлөө хэрэглэнэ. Америкийн нэгдсэн үндсэн хуулийн дараа Японы үндсэн хууль их гайхалтай үндсэн хууль ордог. Би одоо яг энэ өөртөө аваад явж байна. Японы үндсэн хууль. Японы үндсэн хуулийн дээр би энэ Микки Маус ингэ оролцсон. За үндсэн хуулийн 23 дугаар зүйл дээр academic freedom гэдэг боловсролын эрхчлөө. Тэгэхээр би эрхчлөө юу гэж та асуулаа. Эрхчлөө гэдэг нь боловсрол. За боловсрол бол эрхчлөөтэй байх хэрэгтэй. Монголд харамсалтай энэ эрхчлөө алга байна. 3-4 хүн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн үе шатанд шалгалтыг бэлтжээд тэгээд 40 мянган хүн хайрцаглагдж байна. Энд эрхчлөө алдагдсан байна. Тэгэхээр эрхчлөө гэдэг асуулт бол ердөө боловсрол. Боловсрол нь үннийг олох ухаан, үнэн өөрөө оршин тогтнохын баталгаа. Тэгэхээр эрхчлөө гэдэг нь оршин тогтнохын баталгаа байна. Эх орон чамд ивэл гэж ойлгож болно. Хүн бол ивэлээр л биеийнхтэйгээ нийлдэг. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн сууж ийн, эмэгтэй эрэгтэйгийн ивэлд багтж ийн, эрэгтэй ч гэсэн юм эмэгтэйгийн ивэлд босч байгаа. За одоо хоёр эрэгтэй хүн сууж ийн, хоёр эмэгтэй хүн сууж ийн ивэл. Тэгэхээр ивэл нөгөө арчил олуулаа нийлээд бид нэгэндээ ивэл гаргаж чадж байгаа. Тэр л тойргийг эх орон гэж хэлнэ. За одоо бол хүн хаана би ажилтай байна, хаана өндөр цалинтай байна, тэр миний эх орон гэдэг чинь бас их утга учиртай үг. Тэгэхээр эх орон гэдгийг та ивэл гэж ойлгоо. Энэ хоосон зүйл биш. Энэ бодит. Таныхаар хөгжил, дэвшил гэж байна. Хөгжилгээ хандлага олсон бүтцийн зохион байгуулалт. Тэгэхээр хандлага олсон байх хэвээр. Тэгээд тэр нь бүтцтэй байх хэвээр. Малаш гэдэг үгийг чи жижигэн гэдгээр нь хараад байна. Малаш гэдэг чинь нэгд бол цэмцгэр гэдэг үгээр асар их орж ирдэг. Бэби гэдгээр одоо миний хайрт хонгор гэдгээр орж ирдэг. Оросд бол хүчтэй гэдгээр орж ирдэг. Малаш гэдэг клюшк байдаг. Асар бүх хоккейны клюшк. Малаш гэдэг трактор байдаг. Асар их чадвартай трактор. Тэгэхээр малаш гэдэг үгийг манайхан баг ванд гэдгээр хараад байна шүү дээ. Тэгэхээр баг ванд биш юм байна. Таныхаар аз жаргал гэж байна. Ад жаргал байгаа байдалтай хангалуун байх. Ад жаргал чи өөрийгөө танин мэдснээс олно. Тэгээ харамсалтай нь хүн тэрийг олдгоо. Тийм учраас эцэг ихээс нэг удаа төрдөг. 15 наснда хүн дахин нэгэн төрдөг. 15 наснда хүн өөрийгөө дахиж олдог. Ерөнхий боловсролын сургуулийн боловсролын гол сүм нь би хинбэ гэдгээ танин мэдэх байна.
хүн өөрийгөө танин мэдээд ирэхээр би хэн бэ гэдгээ танин мэдхүүн дотор хүний авиас ордог. Авиасаа олоод ажил хөдөлмөр хийж чадж байгаа хүн ажил хийсэн ч ажил хийгээгүй юм шиг хийдэг учраас тэр өөртөө хэрэгтэй болдог. Улмаар бусдад хэрэгтэй байна. Мэдлэг гэдэг нь ерөөсөө мэдээлэл. Боловсрол гэдэг нь тэрийг яаж хэрэгжүүлэх вэ? Тэгэхээр хүн бол 3 минутын анхаарлын төвлөрөлтөй 3 хоногийн дараа бүхий л зүйлээ мартдаг. Тэгэхээр хүний мэдлэг боловсрол бол яаж тархиа ажилуулахад бол тэгэхээр одоо орчин үеийн боловсрол мэдлэг бол бүгд neuroscience дээр тогтож байгаа. Тэгэхээр хүн бол гайхамшигтай. Левинский гэдэг гайхамшигтай Оросын алдартай эрдэмтэн бий. Ленин Ломоносовын хэсэг алдартай эрдэмтдийг хөөж явуулсан. Хугацаа заасан. За та нар тэдний дотор одоо зөвлөлт толгуулсан шинэ байгуулагдсан зөвлөлт толгойд гарахгүй бол та бүгдийг баривчлана. За ингээ онгоцсон суугаад Герман руу явсан. Герман хүндэт цэрэг жигсааж өгтөж авсан. За тэр дунд Левинский докторд бол бүр тусгайлаа хийсэн. За танд ажлын мессеж хэрэгтэй юу, институт хэрэгтэй юу? Ингээд институцээр нь бай. Маргааш нь шууд 4 давхар байшин зааж өгөөд энэ институцийн барилга танд боловсрол хүн ихний гараа шаардлагатай бол би танд барилгыг шинээр барьж өгнө. За ингээд тэр хүнийг ингээд дараа нь Керенскийтэй авчирдаг гэж оршуулсан байдаг Оросууд их хүндэтгэлтэйгээр. Тэр хүний ганцхан үг миний санаанаас ерөөсөө гардаггүй. Тэр хүний хэлсэн үг бол нам гэдэг нь чадваргүй улсуудын тэжээврийн тоогоо. Тэгэхээр намын институт улс төр гэдэг нь бол нэлээд хүүдээ чадваргүй улсуудын өөртөө олсон ажил. Хүмхүү ямар улсууд энэ намд ороод ийн гэхээр дутмгийн хүчтэй улсууд. Багада бүх юм дутмаг байсан. Ядуу айл төссөн, дандаа тарчиг байсан. За монголоор ярих юм бол Монголд төгссөн, гадаад яваагүй. Ингээд дутмгийн их юм байдаг учраас тэр орон зайгаа нөхөх гэж улс төрд ордог. Ингээд нийт тэр улс үндэснээсээ их өөр улсууд болчдөг. За тэгэхээр дутмгийн хүч бол их муугаар би томьёолж байгаа юм биш. Хүнийг асар хэрмэлцэлтэй болгочдөг, зоригтой болгодог. Тийм учраас манай Монгол одоо ингээ хараад хахад хөдөө орон нутгаас ирсэн улсууд асар их амжилттай явж байгаа нь дутмгийн хүч. Улс төрд орсон улсуудыг хаваад үзэхэд ангитай хизээч лидер байгаагүй. Тийм баг залуу нас нь нэлээд доруу байсан. Тэрийг дурсаж санахаараа асар их харамсалтай, гомдолтой байдаг. Тэгээ өөрийгөө их дайчилдаг. Энэ бас нэг юм хөдөлгдөг. Тэгэхээр асар их судлагдаагүй бас гүйц судлагдаагүй сонин үйлдэл. Манай улсын хувьд бол ерөөсөө 3 сая хүн амтай бусад орны улс төрд орохгүйгээр хин хэдий хийх чухал биш яаж зарцуулахад баяж ухаан оршин гэдгээр бол оршин тогтнож болно. 90 онд бай 21 онд манай улс төрд бол гаднаас хүчтэй нөлөөлж ийсэн. Одоо ч нөлөөлж байгаа хэвээрээ. Тэгэхээр Монголын ирээдүйн улс төрийн тогтолцоо бол гадны нөлөө байхгүйгээр бий болох нөхцөл бий. Би түүнийг төсвийн тэнцэтгэлийн арчил гэж нэрлэлсэн. Тэгэхээр Монгол улсын ирээдүй бол тэгж явна. Монгол улсын ирээдүй бол намаар явахгүй. Олон нийтийн байгууллагаар улсууд ярьдгийн намгүйгээр ийм арчил байхгүй. Тэр өөрсдөө тэгээ итгэж явж болно. Черчилл нэгүг хэлсэн байж болно. Энээс өөр арчлыг харахгүй. Тэр үеийн тэр хүний үзэл бодол тэр үеийн юм. Монголд бол тийш сондоор явна. Монголд бол Европт явж байгаа юм. Ерөөсөө пад байхгүй. Америкт явж байгаа юм. Зүгээр сонирхож уншиж болно. Монголын гаргалгаа бол тийш сондоо. Тэр байтугай экспорт импорттой арилжаа худалдааны хэлбэрийн чиглэл тийш сондоо. Хөрөнгө оруулалтын ч хүртэл тийш сондоо. Би зүгээр нэг жишээгээр хэлээ л да. Монгол хүн нэг ийм ном хэвлдэг вэ гэж бодъё. Тэгэхээр энэ хэвлдэг хүнд нь гаднаас оруулж ирдэг бүх номных нь эрхийг өгч байгаа. Тэгээ тэр хүн тэр номыг оруулж ирээ борлуулад тэр борлуулсан орлогоороо энэ номондоо хөрөнгө оруулалт оруулаад. За ийм зохицуулт дэлхийн хаанч байхгүй шүү дээ. Хаа нэгний сурах шаардлага байхгүй шүү дээ. Зүгээр сэтгэх нь өөрөө баялаг эрдөөл юм. Тэгэхээр Монголд байж байгаа юмыг яаж бүтээмжтэй байх уу, яаж хангалуун амьдрах уу, яаж хүртээлтэй байх уу, ерөөсөө 700 мянган өрх айл. Тойргоор ярих юм бол энэтхэгийн нэг хурлын гишүүн ил тойрог. Америкийн нэг сенаторын тойрог шүү дээ. Манай дээр 76-гаар л үзээд байгаа. Эдийн улс хүндрэлтэй биш. Монголын хөгжил бол гайхалтай. Бид асар хангалуун амьдарч чадна. Учир нь бол ингээл энэ тэнд мөнгө хийчихэл тэнд туслая гэсэн тиймд орохгүй. За ингээ одоо нэг яриад байгаа Монгол улс нэг
36-ад оромж гэх шиг тэгж төөрөлдөө тэрэггүй. Их 7 гэж улс бий. Эдийн засгийн асуудлыг шийддэг 20 улс бий. Гаднаас ямар тусалцаа авдаггүй 40 орн бий. Тэгэхээр Монголын дэлхийд дээр байршил нь бол 41-т байх нь биш үү? Бусдад мөнгө өгөхгүй. Бусдаас мөнгө авдаггүй. Яг 41-д. Энэ бол сайхан байршил. Обама байна. Бишээ би Обама гэж хэлэхгүй. Обама бол Америкийн хязгаарч бэлэг тэмдэл болоогүй. Гэхдээ нэг хүн ертөнцийг өөрчилнө гэдэг бол Америкийн бэлэг тэмдэг. Тэгээ тэрэндээ хүн болгон итгэдэг. Тэрний нэг нь Обама байсан. Тэгээ байгаа ч. Тэгээ тэр хүн үнэхээр өөрчлөлтийг хийлээ. Обамагийн аав бол цагийн сайханд Африкт нэг юм нарнаас холдоол нэг юм модны сүүдэрд ямаага хариулаад бижсэн хүү scholarship авсан. Scholarship гэдэг нь бол тэгээд чи хинбэ гэдгийг л харуулчихж байгаа. Өнөөдөр scholarship гэдэг нь ингээд бодчоо зааж байгаа багшаасаа хамгийн багадаа гэхэд энэ тэнцүү цалинтай суралцж байгаа хүнийг л хэлж байгаа юм шүү дээ. За өнөөдөр Америкийн профессор $60 цалинтай байдаг бол жилийн орлогын тийм байдаг бол $200,000 scholarship аваад сурч шүү дээ. Тэр оюутан л үнцэнтэй. Түүнээс тэр сургуулийн нэр биш, тэр зааж байгаа багш биш. Тэр оюутан тэр сургуулийг чимж байна. Тэр багшд нөлөөлж байна. За энэ л бас Америкийн боловсролын гайхамшиг орсож байна. Адам Смитийн бичсэн үл харагдах гар тэнд явж байгаа. Нийгмийн баялагын. Гэхдээ яг хэвээр байгаа. Энэ 1776 онд шүү дээ. Адам Смит энэ номыг бичих гэж 13 жил зарцуулсан. 670 дугаар хуудсан 676 байт юм аа. Тийм 670 дугаар хуудсан. Энэ чинь хэвлэлийн янз л да. Би Америкт гарсан шар том хэвлэлээр нь энэ хүн юуны чөлөө зах зээлийг үл харагдагч гар зохицуулдаг гэдэг ганцхан үйл харагдагч гар гэдэг өгүүлбэр ганцхан удаа оруулсан. Тэгээ номондоо ерөөсөө энийг л бий болгох гэж энэ номыг бичсэн. За түүнээс тийм учраас энэ номны нэг гайхамшиг нь энэ. За энэ номыг уншиж байгаа улсууд тийм их олон зузаан ном уншиж хагаад ганцхан удаа бичигдсэн үйл харагдагч гар гэдгийг л олж авсан. За намайг Америкт очиход нэг юм бизнесийн асар их буянлаг хүн дандаа л хөрөнгө оруулж ирсэн. За чи энэ номыг унш. Энд ганцхан үг байгаа. Тэгээ чи хэр удаа хугацаатай унших вэ? Би нэг 3 хоног л авъя. Тэгээ 3 хоногийн дараа тэр нэг хүлээгээд ийсэн. Тэгээ надаас асуулаа. За ямар үг байсан ганцхан? Тэгээ би ганцхан биш байна. 2 үг байна. Нэг нь үл харагдагч гар гэсэн чинь. Гэхдээ наадах чинь тийм л үг байт юм да. Өөр үг байхгүй дээ. Тэгээ би equilibrium гэдэг үг байна. Тэгэхээр яг би тэрийг аваад Монголын ирээдүйн эдийн засаг бол equilibrium бөгөөд төсвийн тэнцэтгэл ярьчлаа гэж байна. Тэнцэтгэл бол аж аргалын их үндэс тэнцэтгэл байж байгаа. За би энийг бодож ирсэн. Энэ 90 цаг 21 дугаар зуунд үл харагдагч гар гэж бас томьёолоод авах бас тийм юу байна. Бас томьёолог болчиход байна. Тэгэхээр тэр байх уу гэхээр яг Монголын эдийн засаг дээр энэ бол лиценз. Хэнд лиценз өгөх үү? Дуртаа нь хурж ирээл арилжаа 8 хийгээл номын шиг тэгэл юм зараад бусд нь тэрийг худалдаж яваад хийгээд авах биш. Бид нар бүтээлч хүн хэрэгтэй байгаа учраас бүтээлч хүндээ борлуулалтын лицензийг өгье гэж миний түрүүн яриад байгаа чинь тэр байхгүй. Тэгэхээр би энэ Адам Смитийг 21 дугаар зуунд тэр дотроо Монголд яаж хэрэгжүүлэх үү гэдгийг бид бүтээлч байх хэрэгтэй. За Монголд юу бүтээх үү гэхээр мөнгө аль хэсэгт алдж гин мөнгийг аль хэсэгт хийх үү. За бид нар шилэн үйлдвэр одоо энэ том барилгуудын шил, автомашины шил, утас шил хийгээд энүүгээр асар их мөнгө хийж байна. Илс ихтэй учраас. Бид нисдэг тэрэг хийгээд энүүгээр асар их мөнгийг гаднаас алдж байгаа мөнгөө зогсоож болно. Монголчууд бүгдээрээ машинтай болоод байна шүү дээ. Тэгвэл одоо тун ирээдүйд нисдэг хэрэгсэлтэй бол. Энэ эдийн засаг гэж их тусгай хүндий яриад байна. Эдийн засаг гэдэг чинь энгийн амьдралыг судлах ухаан. Өөрөөр хэлэх юм бол өчигдөр болсон юм ягаад өнөөдөр болоогүйг маргааш нь судалдаг ухаан шүү дээ. Тэгэхээр энд нэг хүндрэлтэй юм ерөөсөө байхгүй. Энийг өөр үгээр хэлэх юм бол тооцоогүй хүн ядуу. Тэгэхээр тооцоо хийсэн байна. Тэгээд дараа нь тооцооны дараа гарцаагүй л да байгалийн шинжилгээ ухаан, нийгмийн шинжилгээ ухаан. Тэгэхээр бид нар байгалийн шинжилгээ ухаан юу өгүүлж ийн гэж гараад ирэх юм бол хэлбэрхэн ойлголт гараад ирнэ. Байгалийн шинжилгээ ухаан гэдэг нь нэг хүн юм хийгээд идэг нийтээрээ үл тоодог. Дараа нь үр дүнгийн нийтээрээ хүртдэг.
Одоо энэ утсыг зохиосон хүнийг аваад үзье. Энэ Apple компаниг байгуулж байхад дараа нь энэ хүнийг энэ Apple компаниас хөөж гаргасан шүү дээ. Энэ хүн энэ утсыг хийгээд сууж байхад хинч тоохгүй байсан. Дараа нь энэ утас хийчээд Apple-ийн зөвхөн энэ загвар зарагдахад энэний борлуулалтын дүн Оросын эдийн засагтад үүсэж байгаа шүү дээ. Монголчууд Оросыг асар хүчрэх орноор бодоод идэг. Мөн чанартай мөнгөнийхэн тооцоог аваад үзэх юм бол утас нь энэ борлуулалт шүү дээ. Монголын өнөөдрийн төсөв бол ерөөсөө хятадын нэг гомингүй үйлдвэрийн борлуулалт шүү дээ. Дараа нь бид нар нийгмийн ухааны шинжилгээг аваад үзье. Яагаад бүгдээрээ оролцоод байхад хамгийн муу шийдвэр гараад байна, хамгийн муу хүн гараад байна. Тэгэхээр ертөнцийн танин мэдхүү бол гарцаагүй байгалийн шинжилгээ ухаан, нийгмийн шинжилгээ ухаан юутай дүүцэж чинь та хаана байна гэдэг асуултаас эхэлж байна. Тэгэхээр хариулт нь би энд байна, юм хийж байгаа хүндээ анхаарал тавьж бай, олуулаа нийлэхээр бид нар сэтгэлийн хөөрөлд ороод муу шийдвэр гаргаад байна гэдгийг л сурвал шат болгондоо хөгжлөөрөө олж авах нь. Тэгэхээр түрүүн иржсэн асуулт руугаа би эргэж орж шít хандлагаа олсон бүтцийн зохион байгуулалт. Тэгэхээр боловсрол гэдэг нь бол хөгжлийн агууламжтай үннийг олгоно. Үнэн өөрөө оршин тогтнохын баталгаа. Тэгээд тэр үнэн эргчлөө. Монголд бол асар том нээлт биш дээ. Тэр чинь патентээс өмнө Pax Mongolica бөгөөд Монголын инх тайван. Энэ 300 жилийн оршин тогтнолтой. Тэгээ Монголын одоо дараагийн шатны дэлхийд асар хүчтэйгээр нөлөөлөх зүйл бол дахиад Монголын инх тайван болно. Тэгэхээр энэ бол Монгол улсын хөгжлөөр үйл барам дэлхийн нийтийн хөгжлийн гол агуулга нь энэ Монголын инх тайван. Тэгээ тэрэндээ хөгжихийн тулд бид патент буюу үнэт зүйлээ дахиж санах хэрэгтэй. Монгол үндэсний үнэт зүйл нь бол Монгол эмэгтэй. Эмэгтэй бүсгүйн дайнд оролцсон түүх дэлхийд бий л дээ. Грекийн, Эладын одоо юунууд байдаг. Гэхдээ яг Чингис хааны одоо ингээ өөрийнхөө хайрт бүсгүйн төлөө аян дайнд ороход тал хээр нутгаар тархсан бүхэл эр хүний сэтгэлд нийцсэн. За үнэт зүйл монголчуудыг нэгтгэж байгаа энэ жишээ бол энд. Тэгэхээр одоо Монгол дахиад хамтран амьдрах бөгөөд арчлынхаа зам руугаа орж байгаа. Тэгэхээр үнэт зүйлээ тодорхойлох нь байна. Тэгээ тэр үнэт зүйл нь Монгол эмэгтэй. Аав охиндоо хайртай. Тийм учраас аав охиныгоо хүнтэй суухад өөр хүний нэрийг хамруулахгүй байна. Өөрийнхөө нэрээр явдаг. Үүнд л оршиж штэ. Түүнээс Европын оронд хичнээн патент байж болно. Монголд асар хоёр хүчтэй нөлөө байна шүү дээ. Монголын инх тайван, тэгээ Монгол үндэсний үнэт зүйл болох Монгол бүсгүй. Энэ хоёрыг дахиад тодорхойлоход ирэхээр Монгол үндэстэн нэгтээд тогтохгүй дэлхийн инх тайванд асар хүчтэйгээр нөлөөлнө. Энэ айц мухарс гэдэг агуулдаг. Тэгэхээр бидний ертөнц айгүй шинжлэх ухаанлаг. Тэгэхээр та баг энүүгээр та шашин шүтдэггүй гэдэгтэй адилхан да би багш хүн учраас шашин шүтдэггүй. Бүх ертөнц шинжлэх ухаанлаг. Сайенс гэж ярьж байгаа л да. Сайенс бол гайхамшигтай. Аргачлал ихтэй. Тэгэхээр мухар шүтлэг бол аргаа барсан, хүнд гайх болгосон, бас л нэг хүний нэг өвөрмөц байхсан л гаргалгаа л да. Хүн ер нь өвөрмөц байхыг хүсдэг. Эр хүн гэж таны хувьд юм бэ? Эр хүн их гоё тодорхойлт. Тэр дотор Монгол эр хүн гэж юу вэ гэдэг. Ээж эхнэр хоёрын сэтгэлд нийцсэн үнийг Монгол эр хүн гэж хэлнэ. Би санхүүжүүлэгч байсан. За альва хувьсгалыг хийхэд хаанаас мөнгө гарав? Мөнгө хэнийг хөдлөгсөн? Үр дүнд юу болов гэдэг л. Тэр гол санхүүжүүлэгч нь би байсан. Дараа нь Орос санхүүжүүлэгсэн. Тэгээд хэнийг хөдлөгсөн? Урагчдыг хөдлөгсөн. Үр дүнд юу хөрөв? Зөвшөлтлийн засгийн газар болоод ингээ нөгөө хувьсгал хийж исэн арчсан намчин хоёр шатар сайттай ийм хувьсгал энэ хороод байхгүй. Тэгээ тэрийг одоо ингээд хулганы хамраас цус гаргаагүй гэх маягаар томжоол гарах юм бол Ленин хийсэн октябрийн хувьсгал ийм болсон. Учир нь мөнгө Германаас гарсан. Ленин Германы тагнуулын газартаа хамтарсан. Энэ хувьсгал тэгж бий болсон. Тэгэхээр Монголд ийм хувьсгал болчоо тэрийг арчил гэж түмнийг эндүрүүлж болохгүй. Муу юм дандаа ялдгийн шүү дээ. Муу хүн бас сайн сурч чадна. Тэгээ энэ ертөнцийн гол нь дандаа муу юм ялдаг. Гэхдээ юм яаж муужирсан сайжрах тал руугаа явдаг. Энэ бол жам яс. Тэгээ эцэснээ хэлэхэд Америкуудын их гоё хэлдэг үг вэ? A few good men. Цөөн хитгэн хүн өөрчилждэг. За бүр гоё үг. Нэг хүн ертөнцийг өөрчилнө.
Улс төр би Америкт байгаад 10 жил болоход манай арчилсан нам надад $10,000 тэр үед юунд орох, улс төрд орох ханшин тийм байсан. $10,000 өгсөн. Миний карманы мөнгө $100,000 өгсөн. Өөрөөр хэлбэл би бүгд мөнгө төлж улс төрд орж явахад миний мөнгийг нам өгж ин гэсэн үг. Над гаргалгаа харагдаагүй. Одоо ч харагдахгүй байна. Гэхдээ Монгол улс одоо яг ийм нэг ялахгүй гэрлийн заагаар гараа явчихна. Ирээдүйн Монгол бол гайхамшигтай. Ялангуяа ирээдүйн Монгол залуус бол бүр гайхамшигтай. Би одоо залуучуудаа сүүлийн 12 жил тасралтгүй ажиллаж байна. Бусдаас тис онцгой. Би тэгээд шалтгаанаа гаргасан юм л да. За одоо би харамсах зүйл гараад байна. Миний журмын нөхрийн аминд төрсөн. Хүн амны хэрэг бол хамгийн дотны хүнээс гардаг. Хамгийн дотны улсууд хийсэн. Энийг би таамаглаж байгаа юм биш. Криминалист гэдэг шинжлэх ухаан бий, криминолог гэж шинжлэх ухаан бий. Тэн дээр хүн амны хэрэг бол хамгийн дотны хүнээс гардаг. Монгол саяхан аавга утгалаад шатаацсан 2 хүүгийн асуудал гарлаа шүү дээ. 2 хүү бол хамгийн дотны улсууд. За түүнтэй адилхан хүн амны хэрэг бол тийм улс гардаг. Тэгээд харамсах зүйл гарна шүү дээ. Одоо би цалигац зоргийн аминд хүрсэн улсуудтай хамт зэрэгцээ сууж яхахыг үгүйсэхгүй. Хамт улс төрийн бодлого сайн сайхан юм яриа сууж явах хүсэхгүй. Тэр дараа нь илрээ тэр байх ёстой газартаа очтiin байх. Би амьдралдаа харамсах юм над гарна. Тэр тун утахгүй энэ асуудал нэг тийшээ хандагдана. Зоргийн хэрэг бол илэрсэн. Тэгээ одоо миний хэлсэн үгийн хугацаа дууслаа. Тэг юу ихлүүлсэн, яахсан тэгэл хийх болно шүү дээ. Тэгээ тэнд нэг арчилгээд нэг памфиас гэж ирдэг шүү дээ. Нэг сүржин даржин яриад авах зүйл биш, зүгээр л хамтран амьдрах ухаан. Тэгээ энэ хамтран амьдрах ухаан дээр Монгол эр хүн ямар байж суртаа байх юм, ямар эмэгтэй хүн яаж үндсэнтэй байх юм, хүүхдүүд ямар ирээдүйтэй байх юм, хөгшөд ямар туусан амьдралдаа яаж бахархаж амьдрах юм, энд юусоо хамтарсан амьдрах. Тэгээ энийг бид нар хүмүүнлэг иргэний арчилсан нийгэм. Энэ миний оруулж ирсэн тезис шүү дээ. Тэгээ хүмүүнлэг иргэний арчилсан нийгэм. Би энийгээ яаж хийхээ дэндүү сайн мэдчихэж байгаа. Томьёололж мэдж байгаа. Яг энэ тезис дээр эссе явагддаг, яг ийм тезис дээр ярилцлага явагддаг, яг ийм тезис дээр ойлголцол явагддаг. Тэгээ энэ ойлголцлыг 2 юм бүтээдэг. Нэг нь мөнгө, нөгөөх нь боловсрол. Тэгээ мөнгө, боловсрол хоёулаа сонголтоор эхэлдэг. Яг гэвэл банк нь бол сонголт тэгээ итгэл, боловсрол нь сонголт тэгээ үнэмшил. Тэгэхээр сонголтоо бид нар хийцэн одоо үнэмшил итгэл хоёр л дутж байна гэсэн үг. За күнз бол нэгд бол күнз гэхээр хятад гэж ойлгоод байх хэрэггүй. Ерөөсөө альва нэгэн үндсэн дээр наалтсан хүн гэж байхгүй. Сууд гэгэрсэн хүн гэж бий. Тэр бол дэлхийн нийтийн асар хүчтэй нөлөөлтөй байдаг. Күнзийн сургаалч хүртэл Монголд бол асар хүчтэй нөлөөтэй. Баян ядуу хоёрыг өглөг холбоно, аав хүү хоёрыг журамт яс холбоно, ээж охин хоёрыг үлгэр дуурайл холбоно. Баян ядуу хоёрыг өглөг холбоно. Тэгэхээр Монгол улс өнөөдөр их ядуу орнуудын нэг энэ талаараа бид их азтай байгаа. Монгол улс нийт дэлхийн 200 улс оронтой байх гэхэд 196 оронтой дипломат харьцаа тогтооцсон гэдэг чинь 196 орон Монгол залуусыг суралцуулахад засгийн газрын тэтгэлэг гаргаж ийн гэсэн үг. Энэ өнөөгийн бидний асар мундаг даваа тал. Тэгээ энэ ядуу орон боловсрлоороо гаргалгаатаа орж ирээд яаж бид нар зээлчих хэлбэрээ бигээс би нэмэх болох уу, 2 бий болох уу, 3 бий болох уу, 3 бий нэмэх би гэдэг хооронд дандаа 3 нэмэх биш үү. Тэгээд ганц А болох уу, 2 А болох уу, 3 А болох уу гэх. Урагшаага их би одоо Монгол нийгмийн тулгымцсан асуудал бол өрөнд орцсон гэж яриад байгаа. Ямар ч улс орон өр авч ижил хөгждөг. Тэгээ өртөө байсан ч өрнөөс гардаг гаргалгаа биш үү. Тэнд нэх их гай зовлонтой учирсан юм шиг сүр бадарж яриад байх ерөөсөө байхгүй. Илүү өр ав. Өрнөөс гарчтий. Юуны Латин Америк чин хэдүүлээ байдаг үлээ юу чин Африк лав 47 орн байдаг. Латин Америк тэр хавцаа байна. Би одоо санахгүй байна. Тэгээ 26 байна уу. Бүгд өрнөөс гарсан. Африк орн бүгд өрнөөс гарсан. Би Америк сурж байхдаа энэ өрнөөс гарсан тохиолдлуудыг бүгдийг авч уншиж байсан. Бүгд хоорондоо ижил биш. Тэгээ би Монгол ийм өрөнд орох нөхцөл гарна гэдгийг би аль тэнд байхдаа болж байсан. Хөгжиж байгаа юм чи өөр авч таарна шүү. Тэгээ Монгол өрнөөс гарна. Тэр өрнөөс гарах төсөл нь Pax Mongolica бөгөөд Монголын их тайван. Энэ дэлхийд хүртээлтэй учраас 7 орон л өрний асуудлыг шийдэн шүү дээ. Манайх 7 улангаас нь авчаагүй шүү дээ.
цаашаа өөр хийл гэж хэлнэ би. За би ингэж хэлээ. Амьдрал бол төрөгдөл. Тагнуул бол төрөгдлийг бий болох урлаг. Чи их томор яриад байна. Том орны юунд яа. Тэрийг 1-2 хүн зохиож байгаа шүү дээ. Монгол улс тэр 1-2 хүнд нөлөөлж болно шүү дээ. Гаргалгааны энд л биш. Тэгээ тэр чинь нэг том уул дүрслээл яриад байхад энэ Монголд хинэн бодлого явуулаад байна. Тэр хүнд нөлөөлж болно шүү дээ. Гарц бол байнгүй. Орц нэг байж болно. Тэгээ яг бид нар ингэж бол за ингээд Азийн хөгжлийн банкаар дамжуулаад юм уу Дэлхийн банкаар дамжуулаад Америк одоо ингээд нөлөөлөд байна. Тэгвэл Америкт хүнд нөлөөлөд байна. Монголыг хариуцсан нэг гадаад департамент нэг туслахаас сууж байгаа шүү дээ. Монголд одоо ингээд юм болох хүн болгоны хятадын ирлизээр нь дуудаад байна шүү дээ. Оросын тагнуул хийгээд байна дээ. Хин хийж ийн гал нэг Оросын тагнуулга том яриад авахгүй нэг 2 хурандаа л байгаа шүү дээ. Олвол тэрэнд нөлөөлчихвөл дээ. Гарцсан тийм либер юм биш. Энэ хорвоо тийм их шийдэж болохгүй хүндрэлтэй юм ерөөсөө байхгүй. Хүндрэлтэй нь өөрөө төөрөгдөл. Аав ээж хоёр бол хүүхдтэй хамгийн том дайсан. Хайр сохор. Ийм төөрөгдөл дүүрэн. Нэг байгууллагаацгаа нэг хүн ч гэсэн үнэлгээ гаргана шүү дээ. Дэлхийн. Тэгэхээр заавал төрийн гэсэн чиний энэ асуулт бас нөгөө төөрөгдөлтэй холбоотой. Одоо Монгол улс саяхан боловсролын яамаараа хамгийн анхны стандартын юг авах гэж байна. Тэрийг зүгээр л нэг байгууллага гаргаж байгаа. Тэгэхээр стандарт гэдэг нь бол аюулгүй байдал гэсэн үг. Түүнээс бол аливаа юмд хүрэх эцсийн зорилго нь биш. Стандарт гэдэг нь л ерөөсөө ийм юу хэмжүүрийг мөрдөх юм бол чи аюулгүй л гэсэн. За Монгол улсын хувьд бол гайхалтай гаргалаа би. Европын холбоо байж байна. Мөнгөний юунууд байж байна. Монгол Урал Алтай хэлнийхээ холбоог ирээдүйд байгуулад Алтай парламент гэдэг хэлбэрт орж ирээд төгрөгийн нэг зоон ороод ирэхээр Монгол хичнээн төгрөг яаж хэвлэх гэж юм тэр зэрэглэлч хэрэггүй. Зэрэглэлч хэрэггүй. Ийм хувь тавилан Монголд би миний нөгөө яриад байгаа Монголын инх тайван гэдгийг Pax Mongolica дэлхийн хэмжээнд бий болгоод тэгээд дараа нь Япон Солонгосоос ахуулаад энэ Японоос Турк хүртэл 33 зайсан ууд байдгийг шүү дээ. Тэгээд газрын зургийг сураад хар янда ихтэйх нь үзэж байгаа гайхалтай юм зүйлийг харсан. Монголд энийг мэдж байгаа хүн байхгүй. Тэгээ Монгол хэлний Алтай хэлний аймаглалыг Алтай парламентаар байгуулад ороод ирэхэд энэ бол дэлхийн инх тайвныг бий болгоно. Дэлхийн эдийн засгийн доктортой байлгыг бий болгоно. Манай дээр хөөе Монголоо та нар төчнөө мөнгөний хэмжээнд та нар хэмжиж шүү гэж хинж хэлэхэ байна. Европын холбоонд орсон улсуудаас хамгийн том хоцсон Эстон улс. За Эстоны зураглал бол Монголын ирээдүйг харагдж байгаа. Америктэй хил залгаж байгаа Мексик, Канада хоёр асар их хождог. Тэгэхэд дэлхийн хамгийн том хоёр улсын дунд байгаа Монгол бол зүгээр хөгжихгүй байна гэсэн теорем байхгүй. Хизээ баах уу гэдэг асуулт байна. Маргааш орсон ч энэ тодорхойшдог. Манай бүх нөхцөл бүрдсэн. Аз жаргалыг цэг гэвэл түүнд хүрэх зам таны үед юу вэ? Сэтгэх нь өөрөө баялаг гэдэг л юм шиг. Сэтгэж чадсан л хүн бол тэгэл чи цаашаа явна. Би одоо энэ юу үзүүлээд дээ. Наад чинь гоё асуулт байна. Наадад энд миний юуны нэрийн хуудас явж байна л да. Тэгээ нэрийн хуудсанд би ингэж зааж байна. Сэтгэх нь өөрөө баялаг. Таны нэр тодорсоор. Монгол хүн 10 хүнтэй харьцаж чадна. Та гэрэл гэгээтэй бай, тис ондоо бай. Тэгвэл нөгөө 10-тайгаа харьцаж чадна. Тэгсэн цаг та альва үүсээ алтай хараацаа болно. Таны үүс YouTube-ээр дарахна. Энэ одоо миний бизнес карт биш. Тэгэхээр саний аж аргал хүрэхэд бол сэтгэх өөрөө баялаг, таны нэр тодорсоор. Тэгээ энэ дээр нь байгаа чоны сүргийн хүчин, чоны сүрэг чоны хүчин гэдэг нэрний хаана байгаа. Энэ бол Монгол аж төрөх гаргалгаа. Чон бол эрх чөлөөтэй, шийдэхдээ сүргийн хүчинд явна. Сүргийн хүч бол лидер чоны хүчинд явагдана. Тэгэхээр энэ зүгээр нэг юм парламент гэх биш, нэг нийтийн юм дээр биш. Лидерийн үүрэг орол асар чухал. Лидер юунд чиглэсэн байх хэвээр. Инх тайван чиглэсэн байх хэвээр. Тэгээд тэр Pax Mongolica хэн бол Чингисийн бүх үйлдэл инх тайван бий болгох гэжсэн л оршиж байгаа. Тэрийг өөрөөр нь эсрэгээр тайлбарлаа ш. Аяндаа ихлүүлсэн. Тэр чинь аянданы ихлүүлсэн шалтгаан нь инх тайван тогтоох.
Тэгэхээр инх тайван бол ийм хүчтэй байх нь Монгол улсын гаргалгаа зөвхөн үндэсний хэмжээнд биш. Улс төвийн хэмжээнд явагдах учраас Pax Mongolica бол Монголын хөгжлийн хандлага нь байх нь. Бүтцийн зохион байгуулалт нь ороод ирэхээр миний нөгөөхөр ярьж байдаг тийм. Тийм. Тэгтэл орчин үед бол хэрэглээ их багассан. Энэ хэрэглээтэй холбоотой одоо саяхан Монголын экспорт импортын зөрүү гарлаа шүү дээ. Энэ айлч улсад байдаг. Тэгэхээр Монголд бол хэрэглээ хандсан биш. Манай зүгээр нүүрсэл юу хоёр гарч байгаа шүү дээ. Жон хоёр гарчаад тэгээ энэ долларын хэмжээ нэгсчлээ шүү дээ. Ийм байхад нэг юм эдийн засаг унчлаа энэ тооцоогүй хүн ядуу. Тэгэхээр Монголын өнөөдөр бүх нөхцөл нь бүрдчихэд байна. Тэгээ гол энэний зангилаан байдгийн багшийн цалин. Багшийн цалин яад тодорхойлохдгүй гэхээр тэргүүлэгч үйлдвэрийн дундас цалинтай багшийн цалин дээцэх юм бол баялаг жиг хуваарлагдаж байгаа. Манай Эрдэнэт үйлдвэрүүд $3,000 авч байгаа бол багшийн цалин $3,000 болоод ирэхээр хэн ч хулгай хийж чадахгүй болчихж байгаа. Баялаг яг тэгш хуваарлагдаж байна. Миний хэлээд байгаа тооцоогүй хүн ядуу. Тооцоогоо хийгээд баялагын хуваарлтыг гараад ирэхээр бус нь бол зүгээр менежментийн уур ухаан үлдчихэж шүү дээ. Хэнч мөнгө кармалаад офшор данс руу явахгүй. Би зориуд нөгөө офшор гэдэг ийм 90 үеийн орцсон учраас 2011 онд би энэ сад гэдэг сургалтыг явуулж яхад 2011 онд офшор данс бий бол хувилдаа эхэлж исэн байна. Өнөөдөр офшор данс ээж хаад хүмүүс нэрэнд нь анхаарат байгаа болохоос биш би юунд анхаарсан гэхээр бүгд 11 онд байна. Энэ улсуудыг нийлүүлсэн байна. Энэ улсуудыг бүлэг болгосон байна. Энэ улсуудад нэгдсэн мөнгөний өгсөн байна. Хаана хийхээ зааж өгч тэгээ мөнгө хуваарлагдаж. Одоо л энэ шүү дээ. Одоо яг уу гаргалгаа нэг хайхтар шийтгээл байгаад авахгүй өршөөлийн хуулийг гарга. Өршөө та нар гинцсэн байна. Наад мөнгө авчир. Тэгээ дараагийнхаа шийдэж болно шүү дээ. Мөнгөний нийтийн хэрэглээнд даах юм уу тэр улсуудад байх уу. За яаж байсан тэр улсуудыг бас нэг овсгоотой санаачлахтаа ямар нэгэн гаргалгаатай байсанд нь шийдэх шаардлага байхгүй. Үүнд л хүмүүнлэгийн нийгэмлэгийн ач холбогдол орж байна. Энд бас арчлын утга учир орчилж байна шүү дээ. Одоо хамтарч байна шүү дээ. Ярилцаад за чи ингээд зөндөө юм байрлуулчлаа аваа дээрээ. Тэгээ яах гэж чи одоо ямар байна? Цэцэрлэг барих уу, сургууль барих уу яах гэж байна? За би цэцэрлэг. За чиний нэрээр наа цэцэрлэг чинь одоо гаргая. Тэгэхээр бид нар муу үйлдэлийнхаа түүхийг сайн мэдэх хэрэгтэй байна. Тэгжээд бид нар хүний сайн үйлсийг сайн хүн гэж энэ хорвоод байхгүй, муу хүн гэж энэ хорвоод байхгүй, сайн үйлс гэж би муу үйлдэл гэж би. Муу үйлдэл нь яагаад засаж залруулахгүй үйлдэлийг хэлж байна. Сайн үйлс гэдэг нь би энэ мөнгөөр өөрийнхөө нэр дээр цэцэрлэг барья. Энэ сайн үйлс. Шудраг энэ тийм тогтолцоо байхгүй л дээ. Яг шудраг гэцээ хэлсэн. Зохицуулт гэж би. Тэгэхээр арчилсан нийгэмд 3,000 гаруй хууль үйлчдэг. Манайх 500 хууль гаргачихад байна. Гэдэг чинь цаашаа 2,500 хууль дутуу байна гэсэн үг. Тэгэхээр хүн тийм их муу юмыг хийдэг. Хууль чинь биш үү хүний муу юм хийж байгаа юмыг л зогсоож байгаа. Зарим үйлийг хуулиар заагаагүй хийж болно гэж шүү дээ. Сайн үйлс хязгааргүй гэж болно шүү дээ. Тэр чинь заагаад авах шаардлага байхгүй. Хуулийн заагдаагүй чи хий. Хуулийн заагдсан бол чи бойл. Тэгэхээр тэр хуулийн заагдсан болохгүй гэдэг үгсийг дүрмэнд оруулах хэрэгтэй. Тэгээ тэр дүрмэнд биелэгдээд ирэх юм бол тэр шудраг байсан. Тэгээ rule of law гэдэг чинь тэр хууль хэрэгждэг дүрмтэй байна. Тэр дүрмийг зохиож байгаа хэлбэр нь процедур шүү дээ. Тэр чинь өөрөө шудраг асуулчиж байгаа. Ерөнхийлөгч гэдэг хүн байхгүй. Ерөнхийлөгч гэдэг процедур. Энэ их ялгаатай. Гэхдээ тэр процедурыг гүйцэтгэж байгаа бие хүн бий. Тэр бие хүн бол эрхэмсэг ялсан. Тэр хүн чиглүүлэгч биш, удирдагч биш. Тэгэхээр засгийн газар удирдагч болж байна. Засгийн газар Монгол улсаас гарцсан төсвийн тэр зардлыг яаж гаргах вэ гэдэг. Энэ засгийн газрын ганцхан алиг ахлын шүү дээ. Баян хүн, баялагийг бүтээдэг, шунлын сэтгэлгээтэй хүн энэ олигархын үйлдэлээр нийтээр мөнгөтэй болж байгаа. Түүнээс нэг эдийн засаг ч юм уу номын хүн тэрийг хийхгүй. Тэг олигархын цөөхөн байх хэвээр. Их хурлаа биш. Их хурл төлөөлөл байх хэвээр. Засгийн газар ерөөсөө 10 хүн гишүүнтэй аруулаа хувийн бизнес хийцэн улсууд байх хэвээр. Тийм учраас бусдад хувийн бизнес хийх нөхцөлийг гаргуулж өгч байна. Энэ л биш тийм. Тэгээ эний чинь ингээл нэг энгийнээр олцохын хооронд нэг хүндрүүлээд арчилсан засаглал юм байт юм уу? Үгүй. Энэ хүн нийгэм бол арилжааны нийгэм.
энэ ашиг сонирхол дээр байдаг. Тэг хүн баялагийг бүтээдэг. Бүтээж байгаа хүн нь дандаа дутмагийн хүчээр байдаг. Өөрөөр хэлбэл их ядуу хүн баян болж штэ. Дараа нь чи баяжсан бол бусдыг баяжуул. Тэгэхээр ерөнхийдөө хувийн ашиг сонирхлыг л хамгаалсан байх ёстой. Бүхий л хууль тэрэнд л хамгаалж байгаа. Хувийн баялагийг хэн бүтээх үү? Эрхчлөлтөөр өнгөтэй шүү дээ. Эрхчлөлтөө яаж болох вэ? Боловсралтай байж гэж. Үннийг мэдчихэж. Тэр үнэн дотор ингэж мөнгө чамайг бузарлана, альбом тушаа чамайг тэнэг болгоно. Би одоо нэг өрөө байранд амьдардаг. Би машин хэрэггүй. Учир нь би нэг дэндүү ойлгоцсон. Мөнгө намайг хүн биш болгоё. Альбом тушаал намайг хүн биш болгоё. Эд хөрөнгө надаар тоглолчихно. Би тэрнээс эрхчлөөтэй байна. Түүнээс би мөнгө хийж чадахгүй да биш. Би их багасаа айхтар мөнгө хийгээ сурцсан. Миний орлого бол ерөнхийлөгч энтрээс хамаагүй их шүү дээ. Би 7 хоногт 4 удаа ажилдаг. Нэг ажиллахдаа 2 цаг ажилдаг. Босод цагт гитар тоглодог. Okay. Энэ юу ч биш. Хариулт тийм. Энэ юу ч биш.